яад мөнгө шалгалаа яад ивчэд хүчин. Тэгэл 15 орчим минут бол энэ 30-аад үеийн цэжлэг хэрэглэгддэг. 100 орчим үгийг бол нэг цаг маг сууж агаад л цэжлждэг. Богино хугацааныхаа ойсон руу оруулсан ч одоо урт хугацааныхаа ойсон руу яаж оруулах вэ гэдэг ба шүү дээ. Сайн байцгаана уу та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ өдөрт хэрхэн 100 ханд цэжлэх вэ гэдэг бичлэгээ хүргэхэд бэлэн болоод байна. Өмнө нь би өдөрт хэрхэн 100-г цэжлэх вэ гэж ерөнхийдөө гадаад үгийг яаж цэжлэх вэ гэдэг бичлэг хийжсэндээ тэр бичлэг доор өдөрт ийм олон үг цэжлэхэр чи худлаа юм шүү. Багаар нь цэжлэх хэрэгтэй юм шүү энэ гэж ярьжсэн. Миний бодлоор тэрхээрээ би өөрөө Хятад хэлний HSK 5 гэдэг оноог бол жил хагасын хугацаанд авч ирсэн. Жил хагасын хугацаанд авч байхдаа эхний яг HSK 3-аас 4 хүртэл бол бараг л худлаа ирсэн. Эхний жил нь үзэнгүүтээ 5 6-гийн хандснуудыг болол бараг сүүлийн хагас жилд нь бүгдийг цэжлэжсэн байхгүй юу. Тэгээ бидний тарих гэдэг чинь өөрөө булчин нэг үгийг цэжлээд эхэлчих юм бол айгу баг өдөрт 20 үг цэжлэх айгу хэцээсэн бол тэрний л амархан болоод өдөрт 50 үг цэжлэх амархан болоод өдөрт 100 үг цэжлэх амархан болоод анх бол би нэг үгийг ингээл нэг мөрийг дуусгалан нэг нүрийг дуусгалан бичиж цэжлдэг байсан бол сүүл рүүгээ нэг үгийг ингээ 3 бичээд л ерөнхийдөө цэжлждэг болчихсон байсан. Ер нь бол тийм үе болвол эртэг болов гэж бодож байна. Ялангуяа нөгөөний хэлийг яг эрчимтэй сурж байгаа хүмүүс яг удаанаар багаар сурж байгаа бие даад сурж байгаа ч юм уу тийм хүмүүст л арай өөрөж магадгүй. Гэхдээ яг хэлийг эрчтэй сурж байгаа хүмүүст бол тиймэрхүү үе ирдэг. Тийм учраас энэ бичлэг талаар тэрхээрээ би төвшнөөрөө ер нь яаж ханд цэжлэл зүгээр байд юм бэ? Ер нь ханзыг эхнээс нь эхэлж яаж цэжлэх вэ? Хэрвээ сурсан байгаа суурин дээр ер нь яаж өдөр цэжлэж олон ханд цэжлэх вэ гэдэг талаар хуваалцахад бэлэн болгоод байна. Хятад хэлний ханз бол бусад хэлний үгийг бодох юм бол аюу онцлогтой байдаг шүү дээ. Жишээлбэл монгол болон англи хэлийг бол бид нэг үгийг нь сурчсан байх юм бол аюу хурдан ингэ сураа авчдаг шүү дээ. Харин хятад хэлэнд бол тэрхээрээ заавал нэг ханз нэг үг байдаг болохоор хэдэн мянган ханзыг шал өөр үгнүүдийг ингэж цээжүүлж бид нар арталт нь гардаг. Тийм учраас таад маань намайг өглөөний уншлага хийдэг гэдгийг мэдж байгаа. Өглөөний уншлага дээр бид нар юу хийдэг вэ гэхээр өглөө болгон 5-6 цагийн хооронд босоод англи хэл дээр эссе орчуулад дундаас нь шинэ үг цээжилдэг. Яг тэр групп маань л тэгэхээр одоо хятад хэл дээр явагдаж байгаа. Гэтэ оройн уншлага болоод яг ажил тарсны дараа ч юм уу хичээл тарсны дараа орж ирээсэй гэсэндээ. Тэгэхээр тэр оройн уншлага дээр бид нар яах вэ гэхээр одоогийн байдлаар HSK 4 болон 5-ын уншлага авч байгаа. HSK 4 болгон 5-ын уншлага дээр таад маань HSK 4-ийн стандарт course гэдэг ном байдаг шүү дээ. Тэр номон дээрээс өдөр болгон эссе уншаад дундаас нь шинэ үг цэжлэнэ гэсэн үг. Тэгээд дан ганц ингээ хоос үг цэжлэхгүйгээр шинэ үгийн өгүүлбэрт бүр эссенд оруулж байгаа өгүүлбэрт ямар үр гүйцэтгэх юм бэ гэдгийг мэдэх хүсэлтэй хүмүүс байх юм бол тэр группийг маш шалгаарай. Дээрээс нь ганцаараа яг хилээ сураад SMS орчуулахад нэг л болчихгүй утгагүйс нэгдээд байгаа хүмүүс байх юм бол бас тэр группийг сонирхож боломжуудыг доотлын description дээр линк нэгээд энэ сарынх бол 4 сарын 13-наас эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд сард нэг л удаа эсэлт авдаг. Тэгээд дараа сарын хандлаараа 5 сар зарлагдана гэсэн. Тэгээд үүнээс гадна англи, хятад, солонгос, японы уншлагууд бол давхар байдаг. Тийм болохоор дан ганц тэтгэлж гэлтгүй бусад бас хилээ сайжруулах хүсэлтэй хүмүүс байх юм бол манай группүүдэд хамрагдаж болно шүү. Бид нэр ингээд үг болгоныг ингээд цэжлээд айгу утгагүй юм шиг санагдаж байгаа ч гэсэн нэ яг хятад хэлийг сураад удаж байгаа хүмүүс ч юм уу сурах гэж байгаа хүмүүс ч гэсэн дээр нь анзаарч яж магадгүй хятад хэл болвол ингээд тэр жижигхэн үгэнд тэр ингээд өөрийн гэсэн айгу тийм утга агуулгатай юм шиг санагддаг байхгүй. Одоо чинь ко гэдэг маань өөр ам гэсэн утгыг илэрхийлдэг тийм үү. Тэгсэн мөртлөө харах юм бол ингээд төрүүлжин ам шиг харагддаг гэдэг ч юм уу. Sushi амрах гэдэг үг байдаг тийм. Амрах гэдэг үгийг хэдүүлээ харах юм бол яг ингээд нэг хүн ингээд модыг налаа зогссон байгаа юм шиг нэг тийм утга агуулгатай байдаг учраас тэр болгоныг нь яг ингээ байшин барьж байгаа юм шиг айгуу гоё ингээд учрыг нь олоод эхнээс нь зөв сүртэй сурчих юм бол цаашдынхаа үгийг сурахад айгуу гоё замыг нь тавиад өчтөг юм шиг санагддаг. Тийм учраас анхлан хэрвээ суралцж байгаа байх юм бол яг нөгөө байшингаа барина гэдэг шиг бид нэр дэлхүүр үгээ ер нь бол мэдэх шаардлагатай. Жишээлбэл бидний түрүүний ярьсанчлан коуз пам буюу ко гэдэг тэр ханзан тийм үү тэрүүгээр хэлчихсэн л байх юм бол ер нь ярих, дуу аваа гаргах, эдгтэй холбоотой өгнөд байдаг гэж төлөө мэдэж олон те. Жишээлбэл бидний хамгийн сайн мэддэг ч гэдэг ханзан идэх судалгааг илэрхийлдэг. Коуз пам буюу тэр дэлхүүрүүгээр эхэлдэг. Дэлхүүр өгнүүдээ цээжилсэн байгаа суурин дээр тэрэн дээрээсээ тулгуурлаад байшингаа барьж эхэлнэ гэсэн үг. За тэгээд миний бодлоор тэрхээрээ анх хятад хэлийг сурж байхдаа Болдотрийн тайлбарчныг сурч байсан байхгүй юу? Болдотрийн нэг цэнхэр өнгөтэй одоо улаан өнгөтэй бас байдаг болов. Тим тайлбарчуг байдаг. Тэр тайлбарчуг яагаад тэр энгийн орчуулагчаас л тэр тайлбарчуг яагаад чухал вэ гэхээр бид нэр өөрсдөө ингээ үгээ орчуулж байхдаа нааш цаашаагаа ингээд байнгын нөгөө нэг яга тайлбарчгаа ингээл эргүүлэх штэ тэгж яхад яг үгээ харж байхад давхар юуг нь харах боломжтой байдаг вэ гэхээр одоо тэр хамгийн ихэнд орж байгаа ханз нь өөрөө яг ямар утгатай юм бэ гэдгийг харах боломжтой гэсэн үг. Минчэн гэдэг үг гэдэг тийм үү. Мин гэдэг маань өөрөө гэрэлтэй гэсэн утгыг илэрхийлдэг. Гэх мэтчлэнгээр тухайн ханзнууд маань өөрөө дангаараа ч гэсэн ямар утгыг илэрхийлт юм бэ гэж тэгэж цэжлэх юм бол айгуу зүгээр санагддаг. Түлхүүр өгнүүдэд цэжүүлж эхлэе. Дараа нь яах вэ гэхээр тухайн өөрийнхөө төвшнийхөө өгнүүдийг сайхан Канадад авчна. Тэгээ Канадад авчингуудаа нөгөөдөл чинь бол интернетээс олсон бол ямар ч орчуулга байгаа. Тэгээ тэр орчуулгагүй өгнүүд
хүүхдүүдээ яах вэ гэхээр болгоотрын тайлбарчигнээсээ нэгээр нь өөрөө ингээ гараараа хайж бичнэ. Тэгэж бичиж байхад нийт болол бид нэг үгийг хайх гэж бол за энэ минчэн гэдэг дотроо байнгын бодонгоо нөгөө тайлбарчгнээс харж байгаа штэ минчэн гэд тэгэж харж байгаа учраас бидний тархинд нөгөө нэг тэр үг нь бол илүү их энерги зарцуулна гэсэн үг нэгт. Хоёрт гэх юм бол бид нөгөө тайлбарчгнээс мин гэдэг чинь гэрэлтэй гэсэн үг минчэн гэхээр маргааш гэсэн үг болчихж байгаа юм биш үү гэх мэдчлэнгээр өдөртэй холбоотой учраас ингэж байгаа юм байна гэх мэдчлэнгээр бид тэржүүлж болно. За тэгээ бүгднийг ингээ орчуулсныхаа дараа бид яах вэ гэхээр анхан шатны хүмүүс болоод анхан шатны хувьд бол өдөр 100 үг цэжүүлж чадна гэж бол амлаж чадахгүй. Анхан шатныхны хувьд бол бичвэрээс өөр аргагүй. Анхан шатны ялангуяа HSK 1-2-ын төвшөнд бол анхныхаа 300-аас 500-ыг бол бичвэр цэжлэхээс өөр аргагүй. Минчэн гэдэг ингээд тэр нүүр дуустал бичдэгсэн жоо яаж бичдэгсэн жоо бичиж сурхаас өөр аргагүй. Ягаад тийм бол бидний булчин гэдэг бол өөр ингэсэн санах ойтой байдаг. Тийм учраас булчиндаа бид нэр тухайн үгийг суулгасныхаа дараа шууд тархи руугаа оруулж эхэлнэ гэсэн. Бидний гар тухайн ханзыг яаж бичдэг мэдэхгүй байхад бид нар яаж ингэж олон ханзыг зэрэг зэрэглэх вэ те. Бидний бүх юм зэрэг ажиллаж штэ. Бидний одоо гарын булчин ажиллах хэрэгтэй, бидний тархины булчин ажиллах хэрэгтэй, нүдний булчин ажиллах хэрэгтэй зэрэг бүх зүйл зэрэг ажиллаж тухайн нэг цагийг бид нар хамгийн үр дүнтэйгээр хамгийн олон ханзыг цэжүүлж чадна гэсэн үг. Гэтэл санаач гэсэн өөр газарлуудны гар ч гэсэндээ булчин ч гэсэндээ тухайн ханзыг ядаж ингээд нэг зураас татхад хүртэл ингээд булчин тасаагүй байх юм бол тухайн ханзыг цэжлэхээс илүү тухайн зураасыг яаж татах вэ? Яаж энэ зураасыг тэгшин татах вэ гэдэг дээр илүү төвлөрчнө гэсэн үг. Нөгөө нэг эхний 300-аас 500 ханзаа цэжүүлж өдөртэй тэргүй гар нэг зураасаа яаж татах нэг зураасыг татхад бол бодохгүй татдаг болчихж байгаа шүү дээ тий. Тэгсэн байгаа суурин дээр үргэлжлүүлээд энэ аргыг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр бид нарт тийм дөрвөлжин дэвтэр хэрэгтэй. Миний хувьд л тэр нь бол дөрвөлжин дэвтрийг илүү үздэг. Тэгээ та нар бол яаж бичмээр байгаа тэрүүгээрээ бичиж болно. Ер нь бол нэг ханзыг дөрвөнүүдэнд бичнэ гэдэг ч тийм. Тэгээ би яах тууштай вэ гэхээр эхний дөрвийг нь болол ингээ хамтдан татчихдаг. Тэгээд эхний дөрвийг нь татах арай өөр үзэг байв зүгээр таад маань. Улаан үзэг. Нэг дэвтэр гэж болж би таад дэвтэр дээр хийгээсэй гэсэн юм гэж байна. Улаан үзэг ингээ татчихна. За тийм үү энэ чинь бол би нэг бичэн хамгийн ахлан бас улаан үзэг нэг ингээ татчихна. Шугамдаад дараа. Тэгээд дараа нь яах вэ гэхээр 2-2-оор нь ингээ бас татчих зүгээр. 2-2 мөрөөр ерөнхийдөө татчих зүгээр. Энэ дээрээ ханзаа бичиж өгчнөө. За жишээлбэл бидний хамгийн сайн мэдэхгүйгээ бодож идэл энэ чиг идэх гэдэг ханзыг мэдэхгүйгээ бодож. Тэнгуутаа бид нар энэ чи орчуулгыг хэмжиж өгчнө. B гэдэг ханз ялла гэж баа тий. За нэг хэдүүлээ B гэж мэдэн тийм үү. За тэнгууд харилцааны дуудлагыг хэмжиж өгчнө. За фан гэдэг ингээ бичиж өгчнө гэсэн үг. За тэгээд одоо яах вэ гэхээр хэдүүлээ энэ үгнүүдийгээ аргашаага 2-2 мөрөөр нь ингэж бичиж өгөн. За энийгээ бас ер нь бол ингэж татчихвал. Ер нь бол нөгөө хансыг торлох болсон гэдэг. Цаастай байдаг шүү дээ. Хинч гэдэг наачиг гэж байгаа юм шиг хансыг дээр чамаас хансыг хасыг авч шийдэх гэсэн. Тэгээ бид нар ч юу хэрэгтэй вэ гэхээр юм. Дахиад нэг үр дэвтэр хэрэгтэй. Эсвэл цаас шийдэж болно. Заавал тийм олон юм хэрэглэх шаардлагагүй. Тэгээд яах вэ гэхээр бид нар за би таад энэ дээр бол нэг за төрийн цаас энэ дээр бэлтжээ. За хамгийн ихний ярьж нь бол бид нар ингэ бичиж байхдаа за ингэж гэдэг ханз энэ да гэж хэлж байгаа шүү, харж байгаа шүү тий. Тэнгуүтэ дахиад нэг удаа бид нар харж агаад бичнэ. Энэ удаа бичихтэй бид нар ханзаа харж агаа биччихэн. Фан гэдэг ингээ ханзаа харж байгаа биччихэн. За ингээд доошоогоо бид нар хэдэн ханзаад энэ эхний хэлжинд бол таад маань 10-аар нь цэжлэл үзээрэй. Тэгээ 15 болгоо, тэгээ 20 болгоо, тэгээ 35 болгоо гэх мэдчихлэнгээр нэг удаадаа 30-аар нь ч юм уу цэжлчих юм бол айгуу зүгээр дээ 30-аар нь 3 нүр гэсэн. Би бол энэ чи 3-ыг таад харуулгаа биччихлээ штэ. За ингээд бичснийхаа дараа за энэ чиг гэдэг ханзандаа гэж бодон дотор идэх гэдэг ханз гэдэг зүгээр дотроо бодчихно гэсэн. Нөгөө цаасаа ингэж агаад дарангуудаа чиг гэдэг ханз штэ. Тэгэхээр энэ сая жишээ гэдэг чи яаж тэгдчихлээ. За нэг ийм юмтай баг шиг байсан. За сандвэ гэх юм бол буцаад ингээ харчин. Ийм нэг ханз исэн бэ штэ. Гэт жишээгээ бичээд өгнө гэсэн. За жишээгээ бичлээ. Игээ бичлээ. Фан гэж ханзлаа. Нэг түрүүний ийм хоолны газартай төстэй. Энэ хоол албатай ханз бас нэг ийм төлөвтэй байдаг шүү гэж бодоод ингээ бичин гэсэн. За тэгмүүдээ буцаад өгдөг яах вэ гэхээр энэ дуудлагыг дарж аваад ханзаа харж байгаа дуудлага хэмжээд өгч байна. Жишээлбэл энэ ханзыг түрүү идэх гэж хэлсэн. За дуудлага нь юу байлаа гэж дотроо бодно. Санахгүй байх юм бол харж болно. Жишээ гэжсэн шүү дээ. Идэх гэжсэн шүү дээ. Энэ чинь нэрээ гэд ингээд харчиж болно нэг удаа да. Тэгээ цаашдаа айлхалах харахгүй байхаа гэж чинь энэ шүүлийн гэж ахж байсан. Энэ үлээ фан гэж ахж байсан. Хоол гэж ахж байсан. Гэвч гэсэн. Одоо яах вэ гэхээр яг түрүүний харгаараа буцаагаад энэлийн дараад дахиад ханзаа бичээд өгнө. Гэх мэдчлэнгээр бид нар цээжлэн цээжилтлээ буюу дахиж одоо харахгүй болон болтлоо ерөөхдөө энийгээ бичиж өгнө гэсэн үг. Фан. Тэгээд нүглийн далаа. Юулээ энэ чинь харахгүй шүү дээ. Энэ чинь энэ чинь юу лаа? Юусэн гох юм бол харж байна. Фан. Хоолгсан гэсэн. За буцаагаад дахиад иш олголоо. Пинийг харж агаад ханзаа бичиж өгч. Тэгээд нүгж олголоо.
яг энийг бичиж өгч байна. Их мэдчилгээр та одоо ерөөхдөө намайг юу жааг ойлгож байгаа. Гэхдээ энийг бичгтээ бид нар байнга давхар өөрөөсөө энэ маань ямар утгатай илээ гэдгийг асан. Жишээ гэдгээ би дуудлагын бичиж явахдаа ч тэр ханзыгаа бичиж явахдаа ч тэр энэ маань дотроо ямар утгатай билээ гэдгийг давхар бодчихно гэсэн. Тэгэхээр 3 юм дотроо давхар бодчихно гэсэн үг байхгүй. Нэг нь одоо би гүн ингээд арчиж байгаа шүү дээ тий. Дараад би тэгээд ханзыг бичиж явахдаа ч гэсэн тий энэ жишээ гэдэг чинь ямар утгатай билээ гэдэг дотроо өөрөөсөө асууж гэсэн үг байхгүй. Жишээ гэдэг чинь түрүүн идэх гэжсэн, өө гэдэг чинь би гэжсэн, фан гэдэг чинь хоол гэжсэн гэх мэтчлэнээр байнга өөрөөсөө асууж бичнэ. Мөрөд услын бичсэн ч болно хэрвээ цэжлэг байх юм бол цэжилсэн байх юм бол ингээд цэжилсэн хүртлээ болол бичиж болно гэсэн. Тэгээ эхний ээлжинд бол мөрөд услын бичт юм уу? Мөрөд услын бичээ цэжилэхгүй байх юм бол дахиад тэр үгээ хуулж аваад дахиад эхнээс нь эхлээд энэ процесс явуулна гэсэн. Тэгээ сүүл рүүгээ бол эхний барыг энэ 3 удаад нь бичгээд цэжилчдэг болчдөг. Тэгээд энэ аргаар бол нэг 20-с 30 үгийг доошоо цуулаад цэжилгээд нэг 15 минут л болдог. Нэг их цаг авдаг. Айгүй хурдан цэжлэгддэг. Active recall гэдэг арга байдаг. Active recall journal гэсэн байнгын бид нар одоо ингээл өө гэж бичиж байхдаа бид нар за гэртээ очиод юу идэх вэ? Ямар хоол идэх вэ? Зүсэж ин доо тэр надаа мөнгө байгаа илүү орой яах вүлээ энэ гэж янз бүрийн бодоод бугасаа тэрэндээ айгүй анхаарлаа төвлөрүүлж чаддгүй шүү дээ тий. Харин энэ аргыг хэрэглэснээрээ бидний тарихт байнгын зөвхөн ханз руугаа анхаарлаа хандуулна гэсэн. Тэгэхээр бид нар тэр тухайн цагийг бүхэлдэн тэр ханзандаа зориулж чадна гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Тэгээд энэ бол 15 орчим минут бол энэ 30-аад үгийг зэрлэг хэрэглэгддэг. Тэгээд нэг 100 орчим үгийг бол нэг цаг маг сууж аваад л цэжилчдэг. Тэр нь хамгийн гоё. Яг хуулж муулж бичих цагтаа нэг цагаас 2 цаг ч юм ямар дээр тэгж цаг шаарддаг. Биднэрт бол 2 төрлийн ялсанж байдаг. Нэг бол урт хугацааны ялсанж, нөгөөх нь богино хугацааны ялсанж гэж байдаг. Тэгээ бид нар одоо энэ аргаараа богино хугацааныхаа ялсанж руу оруулчихлаа. Богино хугацааныхаа ялсанж руу оруулсан ч одоо урт хугацааныхаа ялсанж руу яаж оруулах вэ гэдэг ба шүү дээ. Бүгднийг ингэж хэлж өгөх юм маргааш нь дахиад шинэ цэжлэхээс өмнө өчигдөр сурсан ханцаа дахиж харна гэсэн. Тэгэхээр технээс нь эхлээд тэмдрээ ингэж барьж агаад эн чинь жишээ гэдэг дуудлагатайсан, эн чинь өө гэдэг дуудлагатайсан чинь фан гэдэг дуудлагатай байсан гэж бодонгуудаа араас нь цаа пинийг дарж агаад араас нь цаа ханзаад дарж агаад пинээ хараад эн чинь ямар бичлэгтэй лээ өө гэжсэн эн чинь ингэж бичижсэн дотроо төсөөлнө орчуулгыг нь гэсэн дотроо төсөөлнө гэсэн. Гэх мэдчлэнгээр бид нар бичгүүгээр шууд төсөөлж ингэж дахиж нөгөө ханснуудаа өөртөө сануулна гэсэн. Энэ ч гэсэн нэг 30 ханзыг нэг 10 минут л болдог. Тэгээ бид нар ингээд нэг удаадаа ингээ харчин тэгэнгүүтээ дараа нь явах вэ гэхээр бидний дэвтэр дээр энэ чинь ингээ байж л байгаа шүү дээ тий. Тийм учраас нэгээ дахиад 7 хоногийн дараа 14 хоногийн дараа харахад энэ ханс маань бидний урт хугацааны ясанж руу орно гэсэн. Тэгэхээр бид нар өдөр болгон хараал ингэж тэгэж айгүй хинэрэг зарахгүйгээр яг зөв үеийн дараа гэсэн. Бидний мартах одоо график гэж байдаг. Тэр график дээр байгаа цаг хугацаанд л очиж харна гэсэн. Өдөр алга очиж харахгүй гэсэн. Тэгэхээр бас бидний цагийг ч гэсэн нэг талаараа хэмнэж өгч байгаа юм. Тэгээ өнөөрлөөсөн та бүхэндээ баярлалаа. Би энэ сувгаараа дамжуулж үр бүтээмжтэй байдалтай холбоотой зөвлөмжүүд болон хэл сурахтай холбоотой типүүдийг хаалцдаг. Тийм учраас subscribe дараад дараагийн хамтчилгээрээ олцгаая.